Говийн уян үеч тавчхан ерөнхийлсөн радио хотоос ярьж байна. Эрхэм сонсогчид та бүхэн сайн байцгаана уу? Тус тугаарынхаа нэвтрүүлгээр шидэн Монгол тавчханд нийтлэгдсэн Хятадууд ба монголчууд хэмээн зохиолыг та бүхэндээ хуваалцъя. Хятадууд ба монголчууд. Хятадууд сайн өр үсээ авахад 10 жилд эрэтгэх гэдэг соёлтой болохоор сайн өр нүдэн өмнөх хохирлын амсгайгээд баримтлаад инээдэл бүхэлжижил яваад нэг мэтгэд бүх юмыг амжуулж чаддаг урлаг сэтгэхүйтэй. Харин дэггэд манай монголчууд бол эр хүн ялсан уулахаас нэрээ угуулхай гэдэг соёлтой болохоор халж тулж хэрүүл хийгээд бүх юмыг хохируулж байдаг. Хятадууд хар эрхийн төлөө хөндөж бүхийхөөс бочхоогоос болж баяддаг. Монголчууд улаан нүрийнхэн төлөө хөндөж мөрөгхөөс татгалцахаас болж ядуурдаг. Хятадууд хатуугаас зээлж жөөлөн уруу дээрдгаас болж амталтай төрдөг. Монголчууд жөөлний өрөвдөж хатуу уруун дээрдэг болохоор зөндөө хад мөрөгдөг. Хятадууд хөний чулуу аав дуудаад ашиг өгдөж чаддаг. Монголчууд аав хүнийч ах дуудаад муудалчиж амтдаг. Хятадууд ядуурхнаа үжвэл талилгаж им авч хонтгоо. Монголчууд ядуурхнаа үжвэл хөөрхилж им авч өгж хонжигдгоо. Хятадууд ноёдын аялдуулж зүсэрдэж чадхаас дэвшжил байдаг. Монголчууд ноёдтой муудалчиж харааж байдгаас буураад л байдаг. Хятадууд их мөн олоод нууж хадгалдаг. Монголчууд бага мөн олоод гайхуулж үрдэг. Хятадууд бараг хүний гэртэн оруулдаггүй. Монголчууд танихуу хүнийч хямартан суулгааж аль сайхнаараа дээлдэг. Хятадууд монгол ээлд монголоор ирдэггүй. Монголчууд харин гэртэнч хятадаар ярьж байдаг. Хятадууд их уугуул нам унтдаг. Монголчууд бага уувал үүдэн үсгэлдэг. Хятад хүн мөнгөний төлөө хөнийч өвөө дууддаг. Монголчууд нэрийнхэн төлөө бүх хүнээр ах дуудулдаг. Хятадууд юм бүхний сэжгэлж өөрийгөө хамгаалдаг. Монголчууд юм бүхний итгэж өөрийгөө хохируулдаг. Хятадууд хөрөн барьж өөрийгөө хамгаалдаг. Монголчууд хаалгаан балууж хөршөө юм үлддэг. Том наадмаар хятадууд ямар юм худалдаж байнга зөндөө мөн хонтгоо. Монголчууд бүх мөнгөнд тоолж байж их юм авдаг. Хятадууд босодтой муудалцахаар бардгүй болж хэдэн үе нэгтгэв. Монголчууд бол муудахаараа нэг хоноод л өвлж. За яах хөөрхийгээд л учир дууснаа. Хятадууд сэнэж гэж өдрийн 3 удаа тоочоо хийж найрамддаг. Монголчууд сэнэж гэж миний чинийгөө явсаар байж өвдөлтгөө. Хятадууд мөөгийн эхлээд ярина гэж хамаг төгшөрөөс зээлж чаддаг. Монголчууд өрөөл махтаал хэлсээр байж бүх хүндрэлийг өөрөө нь туулдаг. Хятадууд ийлж догширдог. Монголчууд дуулж үгэлж номхордог. Хятадууд тангийн шүлэг чөөлж модлогтэй гэдгэн гайхалдаг. Монголчууд өөрийн шүлгөө уншиж шүлэгч гэдгэн гайхалдаг. Хятадууд хэрэм нэр дээр дуучин жалж дуулуулад баян гэдгэн гайхалдаг. Монголчууд хэрэм нэр дээр булаалдан дуулаад дуучин гэдгэн гайхалдаг юм байна. Эрхэм сонсогчдоо Хятадууд ба монголчууд гэх зохиолыг та бүхэндээ унсан сонирхолтой. Үүнээс Хятад Монгол соёлын жөрөө, Хятад Монгол үндэстний гүн нужхай үндэстний овор чанар жил бодлыг үүнээс ойлгож болох юм а. Эрхэм үндэс сонсогчдоо тус дугаарын нэвтрүүлэг маань энэ хүү өндөрлөх боллоо. Дараагийн дугаартаа баярлаж олгоё. Баяртай.